За. Бүгдээрээ хоолоо сайн идсэн үү? Идсэн үү те? За, баяртай байна уу? Гоё байгаа сте те? Тий. Хоол идэхэн гоё байна уу? Аврагдхан гоё байна уу? Аврагдсан гоё байгаа сте те? Тий. Дивааж руу явна гэхээр бүр гоё байгаа эз. За, хамтдаа залбираад сүүлчийн үгээс урцгаая. Хайраар дүүрэн Бурхан аав танд баярлалаа. Та биднийг аврахын төлөө, бидний имийг уучлахын төлөө Есүсийг илгээж, түүний урсгасан цусаар бид бүхний бүх гэмнүглийг уучлаад аварч өгсөнд баярлалаа. Хойштоо бас аврагдсан хүүхдийнхээ хувьд энэ дэлхий дээр илүү сайнаар амьдрахад тусална уу? Бид бүхнээр дамжуулаад сайн мэдээч гэсэн тараагдаж, хайртай гэр бүлийнхэн маань, хайртай найзууд маань аврагдах хүртэл бид бүхэн итгэлээр хичээнгүй амьдрэх хүүхдүүд болоход тусалж өгөөрэй. Өнөөдрийн сурах үгийн цагийг ч гэсэн танд даатгая. Бид бүхнийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа зураг юуны зураг вэ? Диваажингийн зураг байгааз. За диваажинг та нар харсан уу? Хараагүй тийм ээ. Гэхдээ энэ диваажингийн талаар Библиэлд бас бичигдсэн байдаг байгаа юм. За өнөөдөр бүгдээрээ Бурхны бидэнд бэлдсэн газар болох диваажингийн талаар мөн үргэлжлүүлээд аврагдсан хүүхэд тийм ээ яаж амьдрах хэрэгтэй талаар хамтдаа үгнээс сурцгаана. За Илчлэл 21-ийн 1-р ишлэлийг уншицгаая. Би шин тэнгэр шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр анхны газар нь өнгөрөн одож тэнгис үгүй болов. За анхны тэнгэр анхны газар яана гэж байна? Өнгөрөн одноо, үгүй болно гэсэн үг байгааз. За анхны тэнгэр анхны газар гэж байгаа нь анх Бурхан бүтээсэн бид бүхний амьдарж байгаа энэ дэлхийн ертөнцийг хэлж байгаа тийм ээ. Энэ бүхэн байгаал байна гинүү, байхгүй болно гинүү? Байхгүй болно гэж байгаа. За тэгвэл бид бүхэн юунд хаана амьдрах вэ? Шин тэнгэр, шин газар гэж хэлсэн. За диваажин бол аврагдсан хүмүүст зориулсан мөнхөд амьдрах ертөнц байгаа. Илчил 21 дээр юу гэж хэлж байна? Шин тэнгэр, шин газар. Одоо энэ дэлхийн ертөнц тийм ээ хуучирж байгаа. Бид нар өчигдрийн семинараар сурсан тийм ээ? Тий. Тэгж байгаад эцэст нь галаар төгснө гэсэн тийм ээ? Галд бүх зүйл шатаад дуусна. Тийм учраас энэ дэлхийн ертөнц бол бид бүхний амьдрах мөнхийн ертөнц биш байгаа. Төр зуурал байгаа газар. Харин Бурхны бэлтгэсэн жинхэнэ амьдрах газар маань юу байх нь вэ? Мөнхийн диваажин байгаа. Мөнхийн улс гэж бас нэрлэдэг. Энэ удаа хүүхдүүдийн энд ирж байгаа Библийг сурж байгаа энэ семинарыг юу гэж нэрлэж байгаа бэлээ? Мөнхийн улсын найр гэж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгээ энэ мөнхийн улс руу явах хүүхдүүдийг бий болгохын тулд энэ удаагийн семинарыг зохион байгуулж байгаа гэж ойлгож болно. За тэгвэл бүгдээрээ энэ диваажин руу явж чадхаар болсон уу? Чадахгүй болов яах вэ? Диваажин руу явах билетээ авсан уу? За тэр нь юу вэ? Аврал байхгүй юу? Аврал яг зөв. Есүст итгэх итгэл байна. Энэ бол диваажин руу орох ирэх байхгүй юу? За бид бүхэн энэ дэлхий дээр амьдарч явах хугацаанд үүнийг олж авах хэрэгтэй гэсэн үг тийм ээ? Тэгээд хязээч Бурхны өмнө очисон диваажин руу орох хүмүүс болох хэрэгтэй байгаа. За Илчил 21-ийн 27 дээр хамтдаа уншицгаая. Альва бузар ба жигшүүрт зүйл үйлдэгсэд
Худал хуурамг нь хизээж тийшээ орохгүй. Харин зөвхөн хурганы амийн ном нэрсэн бичигдэгстэл орох ажгүй. За, Диваажин руу гимнүгэлтэй хүмүүс орохгүй гэж байгааз. Харин ямар хүмүүс орно гэж юм? Хурганы гэдэг чинь, хург гэдэг чинь хэн билээ? Есүс шүү дээ. Есүс бол ертөнцийн нүглийг өргөж Бурхны хург гэсэн. За, хурганы амийн номд бичигдсэн хүмүүс л яах нь вэ? Диваажинд орно гэж байна. За, хурганы амийн номд нэрээ бичүүлнэ гэдэг нь юу гэсэн үг бол? Аврагдах хэрэгтэй гэсэн үг. Тийм биз дээ? Бид бүхэн аврагдах үед нэр маань амийн номд яах нь вэ? Бичигддэг. Есүсийн хийсэн ажлыг хараад, сонсоод итгэх тэр үед яах нь вэ? Бурхан бидний нэрийг амийн номд бичиж байгаа гэсэн үг. За, тэгээд тэр нэрсэн бичигдсэн хүмүүсийн очих газар нь хаашаа гэж юм? Диваажин байх болно гэсэн. За, тэгвэл манай хүүхдүүд бүгдээрээ яг аврагдсан уу? Яг гимнүглээ уучлуулсан уу? Есүсийн загалмай дээр гүйцэлдүүлсэн ажилд итгэсэн үү? Есүсийн цусал миний бүх гмийг уучлсан байна гэдэгт итгэж байгаа юу? За, тэгсэн бол бидний нэр амийн номд бичигдлээ. Одоо тэгвэл Бурхны өмнө очих үед юу хүлээж байгаа гэсэн үг? Диваажин хүлээж байгаа. Ойлгомжтой юу? Хэрвээ энэ амийн номд нэрэн бичигдээгүй бол орох боломжгүй. Тийм ээ? Аврагдаагүй бол орох боломжгүй гэсэн. Аврагдсан хүмүүс л орно гэж байгаа. За, Диваажингийн талаар Библиэлд маш олон зүйлсийг бичсэн байдаг. За, Диваажингийн хаалган сувд гэж байгаа. Сувд гэдэг чинь юу вэ? Маш үнэтэй зүйл шүү дээ, тийм ээ? Диваажингийн хаалга бүгдээрээ сувд. За, тэгээд энэ Диваажингийн гудамж, энэ талбай, зам, шижир алт гэж гардаг. За, алт харж ирсэн үү? За, алт их үнэтэй учраас их ховор байдаг, тийм ээ? Тэгвэл Диваажинд энэ ховор зүйл, энэ үнэтэй зүйл маш их байна. За, мөн энэ голоор нь амийн гол урсаж байна, тийм ээ? Голынх нь хоёр захаар амийн мод ургаж байна. Диваажингийн мод жимсээ сар болгон гаргадаг. Тийм мод харж ирсэн үү? Бид нар бол харж байгаагүй шүү дээ, тийм ээ? Гэтэл Диваажинд байгаа модод сар болгон жимсээ гаргана. За, мөн энд аврагдсан хүмүүсийн амьдрах гэр байгаа бүгдээрээ. Бурхан маш үзэсгэлэнтэй амьдрах газрыг нь бэлдэж байна. Есүс тийм ээ хэлсэн байдаг. Би та нарын орон байрыг бэлтгэхээр явнаа. Би түүнийг бэлтчих юм бол дахин ирээд та бүхнийг авнаа гэсэн. Ингэж хэлээд Есүс явсан. Тэгвэл одоо Есүс Диваажинд очичоод юу хийж байгаа гэсэн үг вэ? Өнөөдөр аврагдсан хүүхдүүдийн гэрийг бэлтэж байгаа. Бэлдээл байна. Дараа нь дахиад аврагдах хүмүүс байгаа юу? Байгаа. Тэдний гэрийг ч гэсэн бэлтэж байгаа. Ингээд гэрийг маань бэлтэж байна. За, энэ гэр бол энэ дэлхий дээр байдаг гэр шиг гэр биш. Төгс гэр. Хамгийн үзэсгэлэнтэй. Хамгийн сайхан гэр. За, тэгэхээр гоё агааз? Библиэлд үүнийг хүний нүд үзээгүй, чих сонсоогүй, сэтгэлд оромгүй зүйлсийг бэлдэж байгаа гэсэн. Бид нар өрөөсөө харж байгаагүй, бодож байгаагүй, үзэж байгаагүй, төсөөлж бодохын аргагүй тийм сүрдэм, тийм гайхамшигтай зүйлсийг аврагдсан хүмүүстэй л яаж байна? Зориулаад бэлдэж байгаа. Тиймээс Диваажин руу орсон хүүхдүүд, Диваажин руу орж байгаа хүмүүс зүгээр л гайхаад амьдрна. Хүмүүс дэндүү гоё юм үзэхээрээ яадаг вүлээ? Гайхаад байдаг, тийм ээ? Ваа гэл. Ингэж гайхна гэсэн. Тийм багаз? Тийм.
Тэгээд Дивааж руу ороод энэ бүхнийг авах үедээ Есүс хамгийн их талархна. Есүс намайг аварч өгсөн ямар чухал байсан юм бэ? Миний гмийг уучлаад энэ газар руу оруулсан нь хичнээн чухал зүйл байсан юм бэ? Мөнхөд талархан гэж байна. Тийм багаз? Тийм. За, тийм учраас энэ дэлхий дээр амьдарч байх хугацаанд энэ Диваажинг бодонгоо үүнийг төсөөлөнгөө тийм энэ дэлхий дээр амьдрал маань хэцүү байсан ч зовлонтой байсан ч тийм ээ би маань өвдөж байсан ч би Диваажин руу орох хүн шүү дээ гэдгээ бодоод яах хэрэгтэй? Тийм хүчтэй амьдрах хэрэгтэй. Тийм биз дээ? Тийм. За Диваажин руу орох үед бас нэг болох зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр Филипп 2:3 дээр гардаг. За энэ ишлэлийг хөвгүүд уншия. Харин бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид аврагч эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмыг өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань өөрийнхөө цог жавхлант бийтэй адил болгон өөрчилнө. За бидний иргэний харьяалал хаана байгаа гэж байна? Тэнгэрт байгаа гэж байна. Одоо аврагдсан хүмүүс Есүсийг ирэхийг хүлээгээд амьдарч байгаа. Есүс ирэх юм бол юу болно гэж байна? Бидний энэ бие махбодыг өөрийнхөөгөө адилхан болгож өөрчлөөд Тэнгэр рүү буюу Диваажин руу оруулах болно гэсэн үг аахгүй юу? За. Та бүхэн энийг харж ирсэн үү? Энэ юу юм шиг байна? Үр байгааз? Тий. Юуны үр үү? Цэцэгний үр, тийм ээ? За, энэ үрийг газарт суулгаад услаад байх юм бол юу гарч ирэх вүлээ? Маш үзэгсэлэнтэй цэцэг гарч ирдэг. За, үр нь гоё байна уу? Цэцэг нь гоё байна уу? Цэцэг нь гоё агаз? Үгүй, надад үр гоё байна гэж байгаа хүүхэд байна уу? За. Маш сайхан цэцгээс гарч ирдэг. Тэгэхээр үр чухал байна уу? Цэцэг чухал байна уу? Яг үнэндээ цэцэг чухал байхгүй юу? Тэгэхээр үүгээр юу хэлж байна гэхээр энэ дэлхий дээр амьдарч байгаа бид бүхний бие бол юу? Үртэй адилхан. Харин Диваажин руу орох үедээ яах нь? Цэцэг мэт болно гэж. Үзэгсэлэнтэй бол. Хамгийн сайхан болно. Хамгийн төгс болно. За, бас шуунаас шууд л шуу гараад ирдэг билүү? Эхлээд өндөг гардаг билүү? Эхлээд өндөг гардаг шүү дээ. Тэгээд өндөгнөөс юу гарч ирдэг вүлээ? Шуу гарч ирнэ, тийм ээ? Тий. Тэгэхээр одоо бид бүхний амьдарч байгаа энэ бие маань юу? Өндөг мэт бие гэсэн үг. Харах зүйл байхгүй, дорд. За, харин Диваажин руу орох үед бид бүхний бие яах нь? Шуу мэт юм. Бүрэн төгс болно гэсэн үг. За, бас нэг амьтан байдаг. Энэ авгалтай гэдэг, тийм ээ? Ингээд модонд наалдаал ингээд амьдэрдэг амьтан шүү дээ. Гэтэл энэ авгалтай хэсэг хугацаа өнгөрөөд юу болж хувирдаг вүлээ? Эрвэхэ болдог. Авгалдаанаас юу гараад ирж байна? Эрвэхэ гараад ирж байгаа. Авгалдаа хөөрхөн байна уу? Эрвэхэ хөөрхөн байна уу? Эрвэхэ хөөрхөн шүү дээ. Тэгвэл бид бүхний амьдарч байгаа бие маань юутай адилхан бэлээ? Авгалдаатай адилхан. Харин Диваажин руу орох үедээ эрвэхэ адил болно гэж. Одоо бол бид бүхний бие сул дорой, тийм ээ? Нэг жаахан ядрахаараа өвдчихдөг шүү дээ. Тийм. Янз бүрийн өвчин тусдаг. За, дээрэс нь царай муутай, тийм ээ? Тийм үү? Тийм. Царайлаг хүмүүсийг хараад би яагаад ийм болоогүй юм болоо? Би яагаад ийм царай муутай болоо? Гэл бодоод амьдрдаг хүмүүс байдаг шүү дээ.
За зарим хүүхдүүд нь намхан тийм ээ. Би яагаад ийм намхан юм бол гэх. Зарим хүүхдүүд нь буржгар үстэй. Миний үс яагаад ийм буржгар юм болоо? Зарим нь бор царайтай тийм ээ. Тий. Одоо амьдарж байгаа энэ бие маань юу вэ? Тийм нэг таатай, сайхан, үзэсгэлэнтэй бие биш ба. Харин Деважин руу орохдоо авах бие маань яах нь? Бүрэн төгс бие. Хамгийн хөөрхөн бие. Хамгийн хүчтэй бие. Хамгийн эрүүл бие. Хөгшөрдөггүй. Ойлгож байна уу? Мөнхөд амьдрна гэдэг чинь хөгшрөн гэсэн үг үү? Үгүй. Мөнхийн залуугаар. Тийм биетэй болно гэж байгаа юм. Тэгэхээр гоё байна уу, муухай байна уу? Аврагдсан хүмүүсийн ирээдүй гэрэлтэй сайхан байна уу? Эсвэл их бүүдгэр бүрхэг байна уу? Үнэхээр гэрэлтэй байгаа юус. Тийм учраас аврагдсан хүмүүс амьдрах тусмал амьдрал нь юу болдгоо? Бүрэл гэрэлтэй болдог. Бүрэл ас жаргалтай болдог. Есүстэй уулзах хугацаа ойртох тусам бүрэл яах нь? Догдлоод хүлээгээд бүр илүү хүчтэй амьдардаг байгаа. Ийм ирээдүй байгаа учраас. Тэгээд энэ дэлхий дээр юу ч тулгарч байсан төвчж чадна. Тийм биз дээ? Удахгүй Деважин руу орох юм чинь. Тэгээд энэ найдвар дотор бид өхөн амьдрах хэрэгтэй байх нэ. За. Илчил 21-ийн 4-р ишлэл байна. Хамтдаа уншийе. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй. Гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн оджээ. За, Деважин руу орох юм бол нулимс бүрийг нь Бурхан арчиж өгнө гэж. Тэгэхээр Бурхан илүү анхаарна гэсэн. Бурхантай илүү ойртно гэсэн. Одоо бол бид бүхэн Бурханаас хол амьдарч байгаа тийм ээ? Тий, Деважинд орох үедээ Бурхан бидэнд хүрж байгаа. Нулимсыг нь арчиж өгч байгаа. За, тэгээд тэнд үхэл гэж байгаа юу? Байхгүй. Яагаад вэ? Гим нүглээс болж үхэл бий болсон шүү дээ, тийм ээ? Тэгвэл Деважинд гим байхгүй. Бузар сүнс байхгүй. Тэгэхээр одоо үхэх ямар ч шалтгаан байхгүй. Үхэхгүй амьдран гэд боддоо. Тэр үнэхээр сайхан. Гашууд нь, уйл нь, өвдөн гэж байхгүй. Тэгэхээр юу байх нь вэ? Дандаа баяр хөөр. Дандаа ас жаргал. Ийм сайхан газар байх нэ. За тийм учраас бид өхөн энэ ирээдүгэ энэ мөнхийн хувь тавилангаа бодонгоо тийм ээ? Энэ дэлхий дээр илүү зоригтой, илүү хүчтэй, илүү сайн амьдралаар амьдрах хэрэгтэй. Тэ. Деважин руу орон гэдгээ мэдж байгаа хүн айгаал, зовоол, шантраал ингээд амьдраад байж болох уу? Тэ. Тэгж болохгүй. Юу ч тохиолдсон. Хүчтэй. Тэ. Чуулгандаач тэр баяр хөөртэй. Сайн мэдээгч тэр зоригтой. Тунхаглаад амьдрах хэрэгтэй байх нэ. За. Тэгвэл одоо бид бүхэн ийм ирээдүй хүлээж байгаа юм чинь үлдсэн амьдралаа яаж өнгөрүүлэх вэ? За. Тэр зүйлсийг сурцгаана. За. Колосой 1-ийн 6 дугаар ишлэл байгаа. Хамт уншийе. Сайн мэдэн та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж үр жимс ургуулж байгаа агаад Бурхны нэгүслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дундаж адил байна. За. Цэцэг цаг хугацаа өнгөрөх тусам яаж ийн? Ургаж өсөж байна, тийм ээ? Тий. Хүүхэд ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам яадаг вүлээ? Өсдөг шүү дээ. За тэгвэл хүн аврагдах юм бол яах хэрэгтэй вэ? Өсөх хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ? Тий. Аврагдсан гэдэг чинь би одоо ингээд
Яваачин хүлээгээл амьдрахад болоо гэсэн үг яг үнэндээ биш. Одоо би аврагдсан хүний дайтай. Үнэхээр Бурхны хүүхэд шиг амьдрах хэрэгтэй гэсэн үг байна. Ойлгож байна уу? Тий. За, цэцгийг газарт суулгах юм бол цаг хугацаа өнгөрөх тусам ургаал өсдөг шиг тийм ээ. Модыг газар тарих юм бол цаг хугацаа өнгөрөх тусам ургаж том болдог шиг. Манай хүүхдүүд ч гэсэн дараа жил илүү том болно тийм ээ. Тэрний дараа жил бүр л том болно. Ингээл тасралтгүй өсдөг шиг. Аврагдсан хүмүүс ч гэсэн одоо итгэлээрээ өсөх хэрэгтэй гэсэн үг. За. Илүү төлөвлөсөн, илүү ухаалаг, Библийг ч гэсэн илүү мэддэг, Бурхны үгэнд дуулууртай амьдардаг, Бурханд үйлчилдэг, энэ сайн мэдээг тараадаг, өөр олон хүмүүсийг ч гэсэн авардаг. Ийм амьдралаар яах хэрэгтэй? Амьдрах хэрэгтэй. За өнөөдөр хүртэл бид нар гим нүглийг л их хийж амьдэрсэн тийм ээ. Тэгвэл аврагдсны дараа гим нүглээ хийгээд байж болох уу? Гмийг ч гэсэн хаях хэрэгтэй гэсэн. Зөв амьдардаг, цэвэрхэн амьдардаг, илүү ариун, тусгаар. За тийм хүүхдүүд болох хэрэгтэй гэсэн үг байна. Үүнийг итгэлийн өсөлт гэж нэрлэж байгаа. За. Бид бүхний нүд тийм ээ? Аврагдахаасаа өмнө зурагтл үздэг, гар утсал үздэг нүд. Одоо аврагдсан бол яах хэрэгтэй? Бурхны үгийг уншдаг хүүхэд болох хэрэгтэй. Бидний чих энэ ертөнцийн зүйлсийг л сонсож амьдарч байсан тийм ээ? Аврагдсны дараа одоо юуг сонсох хэрэгтэй? Бурхны үгийг сонсоод амьдрах хэрэгтэй гэсэн. За бид бүхний амаараа хараал хэлээл, муухай юм хэлээл энэ ертөнцийн зүйлсийг л ярьж амьдарсан тийм ээ? За аврагдсан хүүхдүүд одоо энэ амаараа юу хэлэх хэрэгтэй? Тий. Сайн мэдээ. Магтан дуу, залбирал бидний амнаас яах хэрэгтэй? Гарах хэрэгтэй гэсэн. За гараараа хулгай хийгээл, бусдыг зодоол, дээрлэхэл амьдарч ирсэн тийм ээ? Тэгвэл одоо энэ гараараа яах хэрэгтэй? Тий. Бусдад тусалдаг, сайн үйл хийдэг, Бурханд үйлчилдэг гар болгох хэрэгтэй. За, хөлөөрөө дандаа л тоглодог байсан тийм ээ? Одоо энэ хөлөөрөө яах хэрэгтэй? Чуулган руугаа ирдэг болох хэрэгтэй. Гадаа хүйтэн байсан ч, цас орж байсан ч, шуурга шуурж байсан ч, чуулганы сургуулаа тасалж болох уу? Тий, байнга ирэх хэрэгтэй гэсэн. Тэгээ сайн мэдээ тараагаад Бурхны ажлыг хийгээд явдаг хүн болох хэрэгтэй. Бурхны үгэнд дуулууртай алхдаг хүмүүс болох хэрэгтэй гэсэн. За, тэг чадах уу? Тий, энэ бол юу вэ? Итгэлээр өсөж байна. Өөр хүн болж байна. Аврагдсан хүний дайтай хүн болж байна гэсэн. За, аврагдсан гिचгээд эсэргээр амьдарч болохгүй шүү дээ. Чуулгандаа ирдгүү, Библийг уншдгүү, Бурхны үгийг сонсдгүү, Бурханд залбирдаггүй, гим нүгэл хийгээл тэгээд яваад байх нь зөв үү? Тий, Бурхан тэнд баярлахгүй. Харин Бурхан биднийг итгэлээрээ илүү сайн амьдраасан. Бурханыг илүү баярлуулаасан. Есүс аварж өгсөн энэ нэгүсэлтэнд талархаа хариулаад амьдраасан гэж хүсдэг байна. За. Үүний тулд бид нар яах хэрэгтэй вэ? За. Энэ машинд хэдэн дугуй байдаг вүлээ? 4 дугуй байдаг тийм ээ? 4 дугуй байж ижил машин явдаг шүү дээ. 3 дугуйтай бол явах уу? 1 дугуйтай бол явах уу? Явахгүй. Заавал 4 байж ижил явдаг. Түүнтэй адилхан итгэлийн амьдралыг машинаар зүйрлэх юм бол итгэлийн амьдралд маш чухал 4 зүйл байдаг. Эхнийх нь үг гэдэг зүйл байна. Хоёр дахь нь залбирал байна. Гурав дахь нь нөхөрлөл байна. Дөрөв дахь нь сайн мэдээ.
Энэ бол аврагдсан хүүхдүүдэд, Христэд итгэдэг хүмүүст хамгийн чухал 4 зүйл. Энэ 4 зүйлийг бүгдээрээ бодож үзье. За. Библиэлд үгийг юу гэж хэлсэн бэ гэхлээр сүү гэж хэлдэг. За. Энэ ишлэлийг уншицгаая. Үгийн цэвэр сууг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үгээр авралт хүртлээ өсөх юм. За. Хүүхэд юу идэж байж өсдөг вүлээ? Ээжийнхээ сүүг ууж байж өсдөг тийм ээ? Тий. Та бүхний дунд сүүгээ уулгүй өссөн хүүхэд байгаа юу? Тийм хүүхэд байхгүй шүү дээ. Тий. Хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл нь юу вэ? Сүү. За түүнтэй адилхан аврагдсан хүнд хамгийн хэрэгтэй зүйл нь юу вэ? Сүү биш үү? Үг байгаа. Тийм ээ? Үг бол юу вэ? Биднийг өсгөдөг. Бидний сүнсийг тэтгэдэг. Тэжээдэг. Хамгийн чухал хүнс маань үг байгаа. За. Хойштоо Бурхны үгийг илүү их сурах хэрэгтэй. Библиэлд бидний энэ 4 өдөр сураагүй өөр асар олон зүйл байгаа тийм ээ? Ийм зузаан ном шүү дээ. Үүнийг яах хэрэгтэй? Багаар тасралтгүй сураад амьдрах хэрэгтэй. Сүүгээ сайн ууж байж хүүхэд өсдөг шиг. Үгийг ч гэсэн сайн сурж байж хүн өснө гэсэн. Чуулганы сургууль маань бүтэн сан өдрийн өглөө байдаг тийм ээ? Тий. Бүтэн сан өдрийн өглөө үгээ сурах гээд чуулгандаа яах хэрэгтэй? Ирэх хэрэгтэй. Одоо би аврагдсан болоо гэд алга болж болох нь уу? Болохгүй гэсэн. Одоо би илүү өснө. Илүү Бурхныг баярлуулдаг хүүхэд болно гэд үгэндээ тасралтгүй ирэх хэрэгтэй. За тэгээд Библийг ч гэсэн яах хэрэгтэй? Сурах хэрэгтэй. Хувьдаа уншиж, ишлэлээ, цээжлээд за ингэж амьдрсан хүүхэд итгэлээр сайн өсдөг. Тэгээд дараа нь Бурханд илүү хэрэглэгддэг хүн болдог. Бурхныг баярлуулдаг, Бурхны ажлыг хийдэг хүүхдүүд болдог. Харин тэгж чадаагүй хүүхдүүд нь яах нь вэ? Энэ ертөнцийн хүмүүс шиг гимнүгэл хийгээд буруу амьдэрдэг. За, тэгж болох нь уу? Болохгүй шүү дээ. За. 2 дахь дугуй нь юу байлаа? Залбирал байсан тийм ээ. За. Бурхан бидний аав гэлүү, шүүгч гэлүү? Аав маань болсон гэсэн. За тэгвэл одоо Бурхан аавдаа хандаад залбирдаг хүүхдүүд болох хэрэгтэй. Яагаад гэвэл аав хүн хүүхдээ байнга харж, хамгаалж, сонсдог шиг тийм биз дээ? Бурхан аавч гэсэн биднийг яах нь вэ? Байнга харж, сонсож, хамгаалдаг. Тийм учраас бид бүхэн өөрсдийнхөө сэтгэлийг Бурханд залбирлаараа яах хэрэгтэй? Хэлж илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг. За, манай хүүхдүүд хоол идэхээс өмнө заавал залбирдаг байх хэрэгтэй заа юу? Тий. Бурхан минь ээ баярлалаа. Энэ хоолыг идээд илүү өсгөхөд тусалж өгөөрэй. Бас Бурхан таны дотор ч гэсэн илүү сайн хүн болоод амьдрахад туслаарай гэж залбирдаг байх хэрэгтэй. За мөн унтахаасаа өмнө бас өглөө босоод Бурхан талархаад залбирах хэрэгтэй тийм ээ? Тий. Одоо аврагдсан юм чинь залбирдаг амьдралаар амьдрах хэрэгтэй. За бас хүүхдүүдийн маань амьдралд янз бүрийн хэцүү асуудлууд сэтгэлийг нь зовоосон, шаналгасан, шийдэж чадахгүй тийм зүйлс гарч ирэх юм бол эхлээд яах хэрэгтэй?
залбирдаг байх хэрэгтэй. Бурхан минь ээ, миний амьдралд ийм зүйл болоод байгаа. Та тусалж өгөөрэй. Тэгвэл бурхан сонсох уу? Сонсно. За бид бүхэн аав ээжтэйгээ утсаар ярьдаг шүү дээ, тийм ээ? Тэгвэл бурхантай ярих арга нь юу вэ? Залбирал байна. Тэгэхээр бид нар хаач байсан, хизээж залбирсан бурхан яах нь сонсож байдаг. 1-р Тесалоник 5:17 дээр за юу гэж хэлж байна? Тасралтгүй залбир. Тасралтгүй залбир. Жин байнга залбираарай. Байнга бурханд найдаж амьдраарай. Байнга бурханаас гуйж амьдраарай. Байнга л бурханд даатгаад амьдраарай гэсэн үг байхгүй юу? Бүх зүйл дээр. За мөн чуулгандаа орж ирэх юм бол эхлээд залбираарай. Яагад бол эхлээд бурхантай уулзах хэрэгтэй тийм биз дээ? Тийм. Шууд орж ирээд тоглоод орилоод явж болохгүй шүү дээ. Эхлээд чимээгүй орж ирээд хоёр гараа бариад, хоёр нүдээ аниад бурханы өмнө залбирах хэрэгтэй. Үг сонсохын өмнө тийм ээ? Ирж байгаа шүү дээ. Бурхан минь ээ, өнөөдөр би таны үгийг сонсохоор ирлээ. Надад хэрэгтэй үгийг та ухааруулж өгөөрэй. Гэт залбирвал бурхан сонсох нь уу? Сонсно. Тэгвэл тэр залбирлыг нь сонсоод бурхан бас биелүүлж өгөх үү? Өгнө гэсэн үг. Тэр сэтгэлийг бурхан харна. Харин залбирахгүй амьдраад ах юм бол эсрэгээрээ махбодынхоо дагуу амьдрдаг хүн болдог. Өөрийнхөө бодлоор, өөрийнхөө төлөвлөгөөгөөр, өөрийнхөө хүчээр ингээл амьдраад байна юус. Бурхныг огт мэдгүй. За, тийм итгэл сүсэггүй хүн болж болохгүй тийм ээ? Тийм. За. Тэгээд 3 дахь дугуй нь юу байлаа? Нөхөрлөл баг. За. Нөхөрлөл гэдэг нь юу вэ гэхлээр аврагдсан хүмүүсийн цуглааныг. Есүс ингэж хэлсэн. 2 ба 3 хүн миний нэрээр хаан цуглана. Би тэнд хамт байх болно гэсэн. Тэгэхээр аврагдсан 2-оос дээш хүмүүс цуглчихсан байгаа тэр газар хэн хамт байгаа гэсэн үг үү? Есүс өөрөө хамт байгаа. Нүдэнд харагдахгүй ч гэлээ байдаг гэсэн үг. Үүнийг нөхөрлөл гэж байгаа. Тиймээс цугладаг өдрөө ирэх хэрэгтэй байх нь уу? Очихгүй байх хэрэгтэй байх нь уу? Яаж игээд хүрээд ирэх хэрэгтэй гэсэн үг. За өнөөдөр манай ангийнх нь, манай бүлгийнх нь цугланаа. За өнөөдөр бүгдээрээ ийм зүйл хийнэ. За өнөөдөр тийм нөхөрлөлтэй. Гэвэл яах хэрэгтэй? Тий, ямар ч ажилтаа байсан хүрээд ирэх хэрэгтэй. Нөхөрлөлөөсөө ерөөсөө холдож болохгүй. За. Иохан 15-ын 5 дугаар ишлэлийг хамт уншийе. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэм миний дотор байж, би мөн түүний дотор байна. Тэр их чимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. За. Есүс өөрийгөө юу гэж хэлсэн бэ гэхлээр би бол усан үзмийн мод гэсэн. Харин аврагдсан хүмүүсийг юу гэж хэлсэн бэ? Та нар мөчрүүд гэсэн байна. Усан үзмийн модонд мөчр залгаатай байж ажил жимс гаргана, тийм ээ? Харин мөчр тасарчих юм бол жимс гаргаж чадах уу? Чадахгүй гэсэн. Нөхрөл дотроо залгаатай байгаа хүүхдэл яах нь вэ? Хүр жимс гаргадаг. Итгэлээр илүү өсдөг гэсэн. Илүү өөрчлөгддөг гэсэн. Олон хүнд сайн мэдээг тараадаг хүн бол. Гэтэл нөхөрлөөсөө хол таслагдаад салчаад амьдрах юм бол юу ч хийж чадахгүй. Тийм ээ? Тийм. Тэр мөчөр ямар ч чимээс ургуулж чадахгүй шүү дээ. Тиймээс мод болсон Есүстэй нөхрөл дотроо яах хэрэгтэй? Байж л байх хэрэгтэй. Тийм.
үнэхээр аврагдсан бол, үнэхээр Бурхны хайрыг ухаарсан бол, гим нүглээ уучлуулсан бол 1 жил болсон ч нөхөрл дотроо байж л байх хэрэгтэй. 2 жил өнгөрсөн ч байж л байх хэрэгтэй. 3 жил өнгөрсөн ч байж л байх хэрэгтэй. Есүсийг дахин ирэх тэр өдрийн хүртэл бид бүхэн хаан байх хэрэгтэй? Нөхөрл дотроо байх хэрэгтэй. Би байж чадахгүй, явлаа гэх юм бол Бурхан баярлах нь уу? Тэр дөрөөсөө баярлахгүй. Хүүхэд ч гэсэн гэр бүл дотроо байж ижил амьдэрдэг тийм ээ. Гэрээсээ зүхтаад явчвал тэр хүүхэд амьдарч чадах уу? Чадахгүй шүү дээ. Яаж хоолоо идэх үү? Яаж дулаахан хувцастай байх уу? Яаж унтаж амарх уу тийм ээ? Амьдарч чадахгүй шүү дээ. Тэгвэл бид бүхэн ч гэсэн чуулган дотроо, энэ нөхрөл дотроо Бурхны хүүхэд болсон бол юу? Байж л байх хэрэгтэй. За. Зарим ертөнцийн аврагдаагүй хүмүүс биднийг уруу татаал сүм битгий яв. Гэвэл тэр үгэнд нь орох уу, орохгүй юу? За гэж дагаад явж болохгүй гэсэн үг аа. Үгүй. Есүс миний дотор бай гэж альцсан. Би чуулганаасаа холдохгүй гэж яах хэрэгтэй? Шийдэд амьдрах хэрэгтэй гэсэн. За, чи өнөөдрөөс эхлээд сүм рүү битгий яваад байгаараа гэд хүмүүс дургуутсч байна. Тэгвэл айгаад за гэд дагхан зөв үү? За, Бурхан бол түүнийг хүсдэггүй. Тийм байдалд ч бид нар зоригтой яах хэрэгтэй? Итгэлээ сахих хэрэгтэй гэсэн. За, бодзор сүнс ямар хүмүүсийг мэхэлдэг вэ гэхлээр нөхрөлөөсөө хол байгаа хүмүүсийг. Чуулганаасаа холдсон хүмүүсийг уруу татаж гим нүгэл хийлэгдэг. Тэгэхээр бид нар энэ сорилтонд тэр уруу татлаханд ерөөсөө унаж болохгүй. За. Энэ нэг баавгаан бамбрууш ээжээсээ холдоод маш аюулд ордог. Тийм ээ? Арслан, эмэгтэй арслан тийм ээ? Ирээд энийг идэх гэдэг. Тий. Тэгээд яг идүүлэх гэж байхад нь ээж нь гарч ирээд авардаг байгаа. Тэгээд дараа нь эм бамбрууш дахиж ээжээсээ холдох болов. За, өстө холдох юм бол шууд л аюултай байдалд орох юм байна. За, тэгвэл үүнийг харангаа бид бүхэн ч гэсэн энэ чуулганаасаа 2 ба 3 хүн цуглчихсан газар байгаа Есүсээс огтхон ч холдож болох.
지고 고나요 매일처럼 주잡고 싶을 때 나를 밀어주시네. 일어나 걸어라 내가 새 힘을 주리니. За. Тэгэхээр энэ бамбрууш ээжээсээ холдсон л буруу болсон байгааз. Тий, ээж нь гарч ирээгүй бол яах байсан бэ? Тэгэл идүүллээ штэ, тийм ээ? Тий. Тэгэхээр аврагдсан хүүхдүүд чуулганаасаа холдож болох нь уу? Болохгүй ерөөс. Тэр үед л бузар сүнс яах нь вэ? Тий. Уруу татдаг. Тэр үед л бузар сүнс мэхэлдэг гэсэн үг. Тийм учраас чуулган дотроо, нөхөрл дотроо Есүсийг ирэх хүртэл амьдрах хэрэгтэй заа юу? Тий. За. Хамгийн сүүлд 4 дахь дугуй нь юу байсан бэлээ? Сайн мэдээ байсан, тийм ээ? Тий. За, сайн мэдээ гэдэг чинь өнөөдрийн бид бүхний ухаарсан Есүсийн хийсэн ажил, тийм ээ? Тий. Есүс гим нүглийг маань уучилж аварч өгсөн гэсэн энэ үнэн юу юм? Сайн мэдээ шүү дээ. За, ийм сайхан мэдээ, ийм баяртай зүйлсийг ганцаараа мэдээл амьдраад байх хэрэгтэй юу? Өөр мэдэхгүй байгаа хүмүүст хэлэх хэрэгтэй юу? Тий, өөр бас мэдэхгүй зөндөө хүмүүс байгаа шүү дээ, тийм ээ? Онцгойлоод бид бүхний хамгийн хайртай хүмүүс байгаа гэсэн. Тэр хүмүүс маань там руу явах хэрэгтэй юу? Диваажн руу явах хэрэгтэй юу? Диваажн руу явах хэрэгтэй шүү дээ. Тиймээс сайн мэдээг яах хэрэгтэй? Тараах хэрэгтэй. Тэр хүмүүс ч гэсэн итгэх хэрэгтэй гэсэн. Тэгж байж надтай хамт диваажн руу явна. За. Энэ шиллийг уншия. Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунхаглагтун. За, юу гэж хэлж байна? Сайн мэдээг хамаг бүтээл тунхаглаа гэдэг чинь сайн мэдээг дуулаагүй, мэдээгүй, сонсоогүй бүх хүмүүс дээр очиод юу юм? Хэлээрээ. Мэдүүлээрээ гэсэн үг байгаа юм. За, тийм учраас манай хүүхдүүд аврагдсан бол одоо аврагдаагүй байгаа аав ээжтэй яах хэрэгтэй? Сайн мэдээ тараах хэрэгтэй. Том хүмүүсийн семинар болох үеэр аав ээжигээ ч гэсэн яах хэрэгтэй? Авч ирээд суулгах хэрэгтэй гэсэн. Ах их чинь ч байж болно. Хамаатан саднууд нь ч байгаа. Хамт тоглодог найзууд нь ч гэсэн байгаа юу? Байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн аврахын төлөө сайн мэдээг тараадаг хүүхдүүд болох хэрэгтэй. За, тиймээс чуулган дотор амьдрангаа олон хүмүүст энэ сайн мэдээг тараагаад амьдраасаа гэж хүсэж байна. Тий. Мэдээж сайн мэдээ тараахад хэцүү, тийм ээ? Аав ээж нь загнана, хүлээж авахгүй, намайг хавчин, янз бүрийн асуудлууд гарч болно. Тэгэхдээ миний хард талд хэн байгаа вүлээ? Бурхан байгаа шүү дээ. Тийм ээ? Би Бурханы хүүхэд шүү дээ. Тиймээс Бурхан дандаа залбирах хэрэгтэй. Бурхан минь ээ, миний гэр бүлийг аварч өгөөч ээ. Миний хайртай эцэг эхийг минь аварч өгөөрэй. Энэ хүмүүс ч гэсэн сайн мэдээг сонсоод аврагдахад туслаарай. Гээл тасралтгүй залбираал байвал Бурхан аврах болов? Аврах штэ. Хүсэж байгаа зүйлээ тасралтгүй залбирах хэрэгтэй. Тэгж байж Бурхан тусалдаг гэсэн. Гэтэл тэрийг өрөөсө бодохгүй, залбирахчгүй, сайн мэдээ тараа гэсэн ямар ч сэтгэлгүй зүгээр тоглоол ингээл өдөр хоногийг өнгөрүүлээд байж болохгүй. Аврагдаж чадалгүй тэдгээр хүмүүс маань там руу явчвал яан тийм ээ? Тийм. Тэгэхээр одоо боломж байгаа дээр нь сайн мэдээг тараах хэрэгтэй. За. Ховд чуулганы том хүмүүсийн семинар 2-7 хоногийн дараа болж байгаа тийм ээ? Тийм. Энд ирээд аврагдсан хүүхдүүд магадгүй гэр бүлэн хайртай дотны хүмүүсэн аврагдаагүй бол тэр семинараар яах хэрэгтэй?
Тэгээ сайн мэдээ тараах хэрэгтэй. Бурхан хүүхдүүдийн залбирлыг сонсдог. Есүс хүүхдүүдийг их магтсан байдаг. Тэнгэрийн хаанчлал эдний адил хүмүүсийнх юм аа. Юу? Хүүхэд адил сэтгэлтэй, цэвэр цайлган, цагаан, шударгаар Бурхан тандаад залбирж байгаа. За тийм итгэлийг магтж байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд ч гэсэн тэр сэтгэлээрээ сайн залбирангаа, сайн мэдээ тараацгаагаараа заа юу? Тий. Тэгээд энэ удаа сайн мэдээ тараагаад болсонгүй, бүтсэнгүй, аврагдсангүй гэж битгий шантраарай. Аврагдах хүртэл тасралтгүй залбирангаа, сайн мэдээгээ тараах л хэрэгтэй. Тий. За, тэгээд хамгийн сүүлд нь нэг зүйлийг хэлж өгнө. За, аврагдсан хүүхдүүд гим нүгэл хийвэл там руу явах уу? Явахгүй тийм ээ. Иесус бүх гимийг нь уучлсан юм чинь. За тэгтээ гим хийгээд ээж болох уу? Болохгүй. За гим хийгээд байвал яах вэ? Там руу явахгүй гэсэн шүү дээ. Яах вэ? Диваажн руу бол явна. Тэгтээ гим хийгээд байвал Бурхан зүгээр л гим хийлгээл байх болов яах вэ? За. Еврей 12-ын 6-ыг хамт уншъя. Учир нь хайрладаг хүнээ эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоно тэр ташуурддаг гэжээ. За энэ хүүхэд яагаад ааваараа хөлж байна? Үгэнд нь орохгүй байгаа учраас тийм ээ. Буруу юм хийгээд байгаа учраас аав нь яагаад цохиж байгаа юм? Үзэн ядаад уу? Хайрлж байгаа учраас. Энийг битгий хийгээд бай. Эн чинь буруу юм байхгүй юу гэд аав нь яаж ийн? Тий, биеинд нь ухааруулж штэ. За тэгвэл энэ хүүхэд одоо яах хэрэгтэй? Тий, өөрчлөгдөх хэрэгтэй тийм ээ? Тий. Тэр буруу зүйлээ хаях хэрэгтэй шүү дээ. За тэгвэл аврагдсан хүүхдүүд ч гэсэн гим нүгэл хийгээд амьдраад байвал Бурхан яах нь? Сахилгажуулдаг. Энэ бол Бурхан биднийг үзэн ядаад цохиж байна гэсэн үг биш. Хайрлсандаа, илүү зөв амьдраасаа, илүү сайн амьдраасаа, илүү дуулууртай хүүхэд болоосоо гэсэндээ яах нь? Сахилгажуулдаг. Бурхан бидний биеинд хүрдэгэ гэсэн үг. Үгээр хэлээд ойлгохгүй бол Бурхан зовлон янз бүрийн асуудлуудаар намайг яах нь? Энэ буруу зүйлээ хаяараа. Энэ гим нүглээ таслаараа. Энэ муухай зангаа засаараа гэд яах нь? Ухааруулж өгдөг баг. Тийм учраас Бурханы сахилгажуултаас айгаагүй юм бол гим нүглээ хийсээр бай. Айж байгаа юм бол яах хэрэгтэй? Гимээ хаях хэрэгтэй. Тийм ээ? Тийм. Тийм учраас үүнийг бодонгоо тийм ээ? Чуулган дотор илүү үгийн дагуу, илүү дуулууртай Бурханыг баярлуулан амьдрья гэд хичээгээрэй. За бид нар гим нүгэл хийх биш, харин биднээс ариун сүнсний үр жимс гардаг байх хэрэгтэй. Галаат 5:22 дээр за ариун сүнсний 9 үр жимс гардаг. За энийг бүгдээрээ уншия. Сүнсний үр жимсэн хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирахын юм. За одоо бидний энэ биеэс, бидний энэ амьдралаас энэ бохир муухай юм гардаг биш, харин ариун зүйлс гарах хэрэгтэй. Түүнийг 9 төрлөөр хэлж байна. Хайрыг гаргах хэрэгтэй. Бусдыг хайрладаг, Бурхныг хайрладаг, ахан дүүсээ хайрладаг, найзуудаа хайрладаг, гэр бүлээ хайрладаг хүүхэд болох хэрэгтэй. За баяр баясгалан гэж байна. Авралаа бодонго, диваажинг бодонго,
одоо дэлхий дээр амьдрахдаа баяр хөөртэй амьдрах хэрэгтэй. Уруу царайлал, уурлал, гомдол яваад иж болох уу? Тий. Баяртай амьдрах хэрэгтэй. За тэгээд амар тайван. Одоо там руу явахгүй шүү дээ, тийм ээ? Тийм учраас юу юм? Тайван амьдрах хэрэгтэй. Төвчээр янз бүрийн хэцүү асуудлууд гарч ирж болно. Зовлон гарч ирж болно. Тэрний өмнө юу? Төвчээртэй байж сурах хэрэгтэй. За тэгээд инэрл гэж. Энэ инэрл гэдэг нь бусдыг уучилдаг, бусдыг өрөвддөг, бусдыг өршөөдөг. Надад муу юм хийсэн ч би яах хэрэгтэй? Тий, уучлж чаддаг хүн болох хэрэгтэй гэсэн үг. За, сайн сэтгэл гэж. Хорон муу сэтгэлийг одоо байхгүй болгоод сайн сэтгэлийг тээж амьдрах хэрэгтэй. Тий, юмыг дандаа муу талаас нь хардаг хүн биш, сайн талаас нь хардаг хүмүүс болох хэрэгтэй. Тэгээд итгэмж гэж байгаа. Бурхны даалгасан бүх зүйл дээр итгэмжтэй байх хэрэгтэй. Гэр дотрооч тэр, сургууль дээрээч тэр, чуулган дээрээч тэр, Бурхан юу хийгэн түүнийг бүх хүчээр дайчлаад итгэмжтэй хийх хэрэгтэй гэсэн. Хичээлээд сайн хийх хэрэгтэй. Чуулганы сургуульд даад сайн явах хэрэгтэй. Тийм биз дээ? Гэр дотрооч сайн тусалдаг байх хэрэгтэй. Ийм итгэмжтэй амьдралаар амьдрах хэрэгтэй. За тэгээд дүлгөөн зан. Энэ дүлгөөн зан гэдэг чинь юу вэ? Тэ даруй хүн болох хэрэгтэй. Бардам байж болохгүй. Ууртай, уцаартай, догшин тэгж байж болохгүй. За тэгээд хамгийн сүүлд нь өөрийгөө захирах үе. Тэгээ өөрийгөө захирж амьдрах хэрэгтэй. Сэтгэлээ захирдаг байх хэрэгтэй. Бодлоо захирдаг байх хэрэгтэй. Энэ өөрийнхөө үг үйлдэлийг яах хэрэгтэй? Захирж амьдрах хэрэгтэй. Тэ. Уур хурж ингээл шууд тэр сэтгэл хөдлөлөөрөө муу хэлээд байж болох уу? Болохгүй. Тэрийг захирах хэрэгтэй. Дургу хүрлээ гээл шууд бусдыг зохиод байж болох уу? Тэрийг захирах хэрэгтэй гэсэн үг. За, ийм зөв, ийм ариун, ийм үр жимс биднээс гарч амьдрах хэрэгтэй. Ойлгосон биз? Тий. За, түүнийг бодонгоо манай хүүхдүүд итгэлээрээ илүү сайн амьдраасаа гэж хүсэж байна. Тий. Дараа дахиад уулзах өдрийг хүртэл тийм ээ. Илүү өсөөд. Илүү сайхан, илүү өссөн, илүү өөрчлөгдсөн. За, тийм хүмүүс болоод уулзцгаая тий. За хамтдаа залбираад дуусгацгаая. Бурхан танд баярлалаа. Биднийг гимнүгэлтнүүд байхад хайрлаад Есүс Христийн цусаар бүх гмийг мань уучилж аварч өгсөн нэгүсэлтэн баярлалаа. Бас итгэлээр хэрхэн амьдрах тэр бүхнийг мэдүүлээд бидний үлдсэн амьдрал донд тусалж хамт байгаад баярлалаа. Энэ удаагийн семинараар үнэхээр баттай аврагдсан хүүхэд байгаа бол та итгэлээрээ илүү өсөөд Бурхан таныг илүү баярлуулад амьдрдаг хүн болоход нь тусалж өдөрднө хэмээн гуйж байна. Семинарын маань бүхий л өдрүүд дээр бүх цаг хугацаанд донд хамт байж тусалж өдөрцөнд баярлалаа. Хойштын бүхий л зүйлс, бүх цаг хугацаа бүгднгэн таны мотор таатахъя. Бид бүхэнтэй, бидний чуулгантай хамт байж Бурхан илүү сайн замаар өдөрдөж тусална хэмээн гуйж байна. Энэ бүх зүйлийг таны мотор таатгаад бид бүхнийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Нэг Асно.